Нэг байгаад гэдэг. Чадахгүй. Тэгсэн тэр охин дахиж сургууль дээр ирээгүй юм гэдэг. Жохон сэтгэл дундал л энэ. Толгой дээр зүгээр уцаа шүрэл автобус руу таквад авчихсан. Unitel-ийн ихтэв сувгийг subscribe хийгээрэй. Сайн байна уу? Танаа нөө. Охинтойгоо өнөөдрийн гоё нэвтрүүлэгт орох гээд хүрэлцэн ирлээ. Намайг ялгсан гэдэг би 10 настай. Тэгээд элит сургуульд сурдаг. За тэгээд гоё хөгжилтэй асуудаар би нэгэ таньж мэдж байгаа да. Минийх л TikTok. Минийх Facebook. Манай хоёр том охин ээж тэгээ яадаг скрин яам гэдэг өдөрт яг хэдэн цаг үздэг вүлээ? Цаг 20 минут хаа. Цаг 20 минут. Цаг 10. 10 минут. Аник чинь цаг 20. Цаг 20. 24 цагт яг ингэж ингэж үздэг те. Вау их тэгэл 24 цаг шүү дээ. Пүүл. Залгах. Залгах. Би ч гэсэн бас залгах байхаа. Бичлэн дээр зүрх таарч юм уу? Скол ингээд юм зүгээр ингээд чат бичгэж оролдог ч юм уу? Тим хүрдэл. Тий. Чат бичих гэж оролдог гэж шүү. Бидний үед чинь ямар нэг сошиал орчин байсан биш тэгэл. Одоо захиал бичдэг байсан баг та. Тэгэл хамгийн дөрөнд найзтай хэлнэ. Тэрэн дээр нь докусэрч шиг боллоо шүү мó найз надэр гэдэг. Тэг хичээл хэлэндээ тийм үү аль нь эдэргээр ингээд тийм л үе байсан да. Нэг байгаад гэдэг. Чадахгүй. Ямар бодом бэ гэдэг нь билчилтэй. Гиат. Гиат. Юу гэсэн үг? За. Бидний үед ч одоо зэн супер мөрлөгдөөс байна. Супер. За миний хувьд бол ингээд лайк хийх гацанда их уруугаа их гоцолгож байна да. Юм савл level. За миний охин ч одоо ямар хийе. Амаа ингээд зангидсан байна. Амаа зангидсан байна. Тийм. Зан характертай нь холбоотой байдаг те. Энэ эможи дээр явуулах гэдэг. Би хинтээ бичиж байгаас шалтгаалж шүү дээ. Хинтээ биччихсэн. Тийм да. Би лайф доктортай. Дуучин. За би болохоор одоо тэгэл гадаадын одоо жүжигчдийг ингээд таалт хамт багчдаг шүү дээ. Анх 2000 он төлөө тийм дэлгэцтэй уцтай болоод дүнгэж болоод бөөн хөрцөглөл тэгсэн чинь аваад удааг байсан чинь өргөдөг байсан нэг охин найз охин маань ээж нь винүчлөө гэхгүй юу. Тэгээ би уцаа шууд өгсөн байхгүй. Тэгээд уцаагаа чинь нэг зарж мараад тэгээд имжлэгийн ингээд яахгүй дөнгөж авсан уцаа. Тэгсэн тэр охин дахиж сургууль дээр ирээгүй юм бидээ. Би чинь 1 гэлүү 2 дугаар ингээд хаа анаа шинэ уцаагаа тэгээ би хууч утсан авчихсан шүү дээ. Би одоо зургатаар Amazon Prime-аар кинонуудаа үздэг. Тэгээ дуу сонсох юм бол Spotify-аар их хвшлээ сонсдог шүү дээ. Артист гэх юм бол TV Girl тэгээ бас Steve-с их хвшлээ сонсдог. Тэгээд series нь K-drama л их хвшлээ сонсдог. За бидний үед чинь одоо ямар өмнөх нь одоо ийм Netflix, Amazon юу хүн байх вүлээ дээ. Тэгээд кассетээр их одоо кассет нөгч юм гэсэн сонсдог. Кассет шингэжэл яг тавихад яг л ядуугаар ихтүүлдэг байлаа. За тэгээд Backstreet Boys, Spice Girls нөгөө No Mercy гэдэг хамтуудыг одоо жинхэнэ л одоо гарч ирж байхаас нь болол
Сонссон. Гэсэн дарах шин шиг сонссон. Нөгөө хин яриад байг ялгаач. Нөгөөд нь бас зайлууд яана батарейн суучнаа. Тэгэл гарууд батарей том батарей зажилж байгаа, дэвсэлж байгаа дахиад ингээд сонсон. Өөдөө зургт мохт байхгүй шүү дээ ерөөсөө энэ чинь. Байдгүй тийм үе байсан. Ээж. Би ч гэсэн ээж рүү нь залгах гэдэг. Ханилуугаал залганда. Одоо би ч тэгээд хичнээн шүтсний ард гарсан дээ. Тэгвэл ингээд салга юм шиг хайнаа гэнэ. Дээр үед багшин дэдэ автобусны бодлоо яг ингээд автобус руу хараагаал оргосон чи. Эндээс нэг юм татах шиг болсон байхгүй юу? Тэгээс би ингээд игсэн чинь нэг хүүхэд яг миний утас ингээд авч ирсэн. Тэгээ би эндээ нэг сугталтаа ном барьсан байсан байхгүй юу? Зозаа. Тэр нэг жүжигэн зохиолуудтай Антон Баабч яг нэг номороо нөгөө тэндээ чинь нэг сайхан айдсаг бол утсаа шүрэл автобус руу дагваад авчихсан. Тэгээ ч нэг алдах шахажсэн байна. За, гайгүй мэн яа. Гайгүй аст. За гоо. За энэ юу вэ минь охоо? Пэйжлээ шүү дээ. Пэйжлээ. Чи яаж мэдтий? Номон дээр гарч ирсэн юм шиг яах юм. Ном дээр? Аха. Юу ном дээр? Хичээлийн ном? Хичээлээс чи нөгөө ийм ингээ үзчихсэн гэж юу? Аха, одоо үзэж байгаа. Чи мэддэм юм тий. Тэг яаж ашигладаг юм бэ тхөө? Текст ирдэг үстэй. Текст ирдэг? Тийм ингээд жоод иддэг. Яг нөө. Саний гэж мэдхгүй байх гэж бодсон. Хичээл дээрсэн дээр үед ийм шитний үед аавын чинь үед ийм яаж хэрэгэлдэг байжээ гэж зааж ирсэн байж тээ. За энэ ч одоо энэ юу шүү дээ яг юу вэ? DVD. DVD. Гэнэс. Ямар ч тач харж ирсэн тэгээд мэддэгсэн нэрийг мэдэхгүй байна. Зөв. DVD тоглоулагч нь яг хичээл сайлсдаг байхгүй. Наанаас нь мэдээлэлтэй байт юм. За энэ юу вэ? Юу шахах юм уу? Юу станд юу болохгүй. Би мэдгүй наа. Гаатэй. Гаа. Түлбэрээ. Таны мэдгүй. За ч одоо мэдхгүй шүү дээ юу гэдэг юм бэ? Нөгөө K-pop бодоод нөө. Дэлхийн алдартай амтлаа. Тий. За аавны яаж гэдэгтэй одоо нэг яра амтлаа нөө. Яа нэг New Jeans. Гэрнээ дандаа сонсдог шүү дээ. Тэгээ дандаа бүжгэлж байдаг шүү дээ. Нэг орлоо. За нэмтгүү. За чи нэг охин шүү дээ нөгөө YouTube охин те. За сошиал авд шүү дээ. За нэр нь сандгүй юм лээ. Чами. За энэ утгын юу гэж вэ? Рид. Харин тий. Утгын. Мэдгүй. Нэр. Панаалтах гэсэн үү? Тийм юм. Панаалтах бол мэдэн шүү дээ. За тэгээд generation difference нэвтрүүлэгт орлоо та хөгжилтэй олон асуултаар бөмбөгдүүллээ. Тэгээд чадсан одоо асуултуудыг хариуллаа. Охиныхон талаар бас мэдээлэл багтай юм байна гэдгийг яалаа. Мэдчихээ авлаа. Охиныгоо их мэддэг гэж боддгийн. Тэгсэн чи үгүй юм байна. Уг нь л гайгүй мэддэг гэж бодсон гэдэг үнэхээр мэдээгүй. Жохон сэтгэл дундуур л тэгтээ яах вэ? Тэгсэн жохон сэтгэл авахад тухай яваад мэдгүй бахар дургу өрөөл нэ. Мэддэг гэж бодсон шүү дээ. Тэгэл луус дандаа тэгэл усан дээр өгнө дандаа л байж тэр тийм юу гэдэг мэдгүй. За иймэрхүү л байдалтай л байна да одоо энэ Бутан 4 охин эмэгтэй хүнд загнуулаад л тэгээд за яах вэ? Баяртай.